За би та бүхэнд өнөөдөр эзний үгийг Лук номын 11-р бүлгийн 13-аас 21-р ишлэл дээрээс хаалцах хүсэж байна. Лук 12-р бүлгийн 13-аас 21-р ишлэл. За би чангаар уншия. Та бүгдийн өмнө Библийн ишлэл слайдн дээр гарч байгаа. Тэгээ та бүхэн бас дотроо надтай хамт бас тулгаад хараарай. За. Хурсан овны дотроос нэгэн хүн түүнд багшаа надтай гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд харин тэр хүн гоо хин чин намайг та нарын шүүгч өв хуваагчаар томилчихдаг билээ гэв. Тэгээд тэр тэдэнд алив шунлаас өөрийгөө хамгаал, өөрсдийгөө хамгаал, болгоомжил хин нэгний ам өмч хөрөнгөнийх нь элбэг дэлбэгээс хамаардаггүй юм гэв. Тэр тэдэнд сургаалт зөвлөлөөр ингэж ярьлаа. Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг вүлээ гэж эргцүүлээд би ингийн амбаруудаа буулгаад илүү том амбарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би өөртөө ам бие минь чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа. Эд зугаац гэж хэлэндэ гэсэнд харин бурхан түүнд мунхага яг энэ шүн амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ гэж айлтжээ. Өөрийнхөө төлөө эд баялагийг хураадаг хүн ийм байдаг бөгөөд тэрээр бурханд үл бэлхдэг болоо гэв. Аамен. Өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэй уул нь ухаалаг баян босоо гэдэг сэдвээр хаалцах хүсэж байна. Яг гэвэл энэ түүхэн дээр гарч байгаа энэ баяныг мунхаг гэж нэрлэж байгаа. Мунхаг гэж нэрлэж байгаа. Тэгэхээр логикийн хувьд нэг юм жоохон зөрүүтэй асуулт гарч ирнэ. Ер нь мунхаг хүн баян байх боломжтой юу? Харин ухаантайтай баян байгаа юм биш үү? Одоо орчин үеч нь бол ер нь тэгж үздэг болсон шүү дээ. Коммунизмын үед намайг хүүхэд байхад бол баян айлын бандгаар авгаа яасан яадаг юу гэдэг ингээд баян хүмүүсийг аяг их доромжилдог муу мухаар хилдэг тийм үе байсан. Баян гэхлээрээ ер нь муу хүн, муухай хүн, одоо зосорч хүн, бялдууч хүн, одоо яадаг хүн ч байдаг юм. Баян хүний талаарх одоо социализм, коммунизмын үеийн одоо ойлголт бол их өөр. Гэтэл өнөө цаг үед баян хүнийг бол одоо магтчихна. Яагаад гэвэл энэ чинь ухаантайтай баян байгаад байгаа. Хөдөлмөрч учраас баян байгаад байгаа. Бусдаас илүү том хараатай, алсын хараатай, зоригтой учраас баян байгаад байгаа юм. Ер нь ухаалаг учраас баян байгаад байгаа биш үү? Гэтэл Библийн энэ хэсэг дээр энэ баян хүнийг бурхан юу гэж дуудсан байдг вэ гэхээр мунхага гэж дуудсан. Мунхага гэж. Тэм учраас Библийн энэ хэсгийг мунхаг баяны тухай сургаалт зөвлөл гэж нэрлэдэг. Мунхаг баяны тухай сургаалт зөвлөл. Тэгэхээр энэ текстийг уншингууд анханасаа л бидний одоо нийгэм дээрх ойлголттой их зөрчилдөж байна. Бид нар баян хүнийг алдартай гэж боддог, баян хүнийг ухаантай гэж боддог, баян хүнийг бусдаас илүү лаг байгаад байгаа учраас баян байгаад байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл бурхан энэ баяныг хөөе мунхага гэж дуудсан. Тэгэхээр мунхаг баян гэж. Биднийхаар бол уул нь ухаалаг баян биш юм уу гэж. Уул нь ухаалаг баян босоо гэж. Надаас илүү чадвартай, надаас илүү ухаалаг, надаас илүү мундаг байгаад байгаа учраас энэ чинь надаас илүү баян амьдраад байгаа юм биш юм уу гэж. Өнөөдөр бидний одоо өдөр тутамдаа гар утсан дээр, сошиал нэтворк дээр те харж байгаа маш олон подкастууд явж байна. Толгой иргэм олон подкастуудыг бид нар өдөр болгон сонсож байгаа. Тэрэн дээр юу ярьж байгаа гэхээр яаж саксес байх вэ? Яаж баяжчих вэ гэж. За зарим нь бол бүр үлгэрийн юм шиг юм ярьж байгаа. Яаж богино хугацаанд баяжчих вэ? Ер нь л ажил хийхгүй ингээд байж байгаа. Би зугаалж ахтал мөнгө одоо миний данс руу орж ирж. Яавал ийм баян болох вэ гэх. Тэгэхээр тэрийг бүр шүтээл. Тэгэл ТV-ний араас одоо ингээд бүгд хөөцөлдөж байгаа. Толгойтой болгон л одоо баяжих тухай ярьдаг. Одоо яавал баяжчих вэ гэл дандаа ийм зүйлийн талаар ингээд ярьдаг болсон. Ийм нийгэмд өнөөдөр бид нар амьдарч байна. Бурхан баячуудын эсрэг гэж юу? Бурхан баян байхыг, бурхан баян байхад дургу гэж юу? Та бид хоёрыг дутах гачих юмгүй, баян тасах сайхан амьдраасаа гэж бурхан хүсдэггүй гэж юу? Өнгөц харах юм бол тэр харж яана шашин ингээд эд мөнгөний эсрэг ингээд байдаг байхгүй юу гэж. Ингэж хэлэхээр ер нь аливаа шашин дандаа ядуу, дорой, буурай амьдралыг номлодог. Ер нь баян эрх мэдэлтэй, одоо эрх чадалтай амжилт бүтээлээр дүүрэн юм амьдралын эсрэг бол
одоо альва шашин бол ингээд дандаа ийм эсрэг байдаг гэж. Тэгэхээр хитрхи өрөөсгөл байна гэж. Хитрхи одоо туушраад явцуу, хитрхи одоо явцуу зүйлийг бол одоо ингээд ярьдаг биш үү шашин гэж. Заримдаа хүмүүс ингэж асуудаг. Гэтэл сонирхолтой нь Христ итгэгчдийн донд маш их бизнес хийдэг хүмүүс байдаг. Өнгөрсөн хэдэн зуун жилийн түүхэнд Христ итгэгчдийн донд маш их олон баян хүмүүс бас байсан байдаг. Тэд нар энэ сургаалын хаагуур нь явсан юм болоо. Тэд нар энэ сургаалыг ихэр уншаагүй болоо. Пастор нь энэ сургаалыг тэдэнд юу н заасангүй юу? Сүмдээ баян итгэгчдийг татахын тулд одоо баян байдлын эсрэг номлолыг пастор аль болох хийхгүй зорж яваа гэж. Энэ яг ямар учиртай юм бэ? Амьдралын суур, амьдралын эд баялагын, эрх мэдлийн, хүч чадлын, сайн сайхны бүх суур чухам хаана байдаг вэ гэдэг талаар бид хэрхэн ойлгох вэ гэдгийг л өнөөдөр энэ сургаал бидэнд маш тодорхой хэлж байгаа. Тийм учраас би өнөөдөр эзний үе та бүхэнтэй хуваалцахдаа уул нь ухаалаг баян биш юм уу гэдэг ийм асуултыг би албаар сөргүүлэн тавьж өнөөдөр эзний үгийг би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм аа. Олны дундаас нэгэн залуу гарч ирээд Есүсээс асууж байна. Багшаа. Ахад маань хэлээд өгч. И төрөнгөө дүүтэйгээ тэнцүү хуваа гэж хэлээд өгч гэж гойсон. Аав нас орсон юм шиг байна. Аав нас оронгот нэг гэр бүлийн нэг ид хөрөнгөний талаар ах дүүнэрийн хоорондоо нэг баахан маргаан дэгдэж байгаа юм шиг байгаа. Хөөргийг хийн авах юм. Тэгээ эрдний чулуун гаасыг хийн авах юм. Тийм ээ? Нөгөө улаан халдсан 8 хантай гэрийн хийн авах юм. Адуун сүргийн хийн авах юм, хорийн сүргийн хийн авах юм гэдэг ах дүүнэрийн хоорондоо баахан муудалцсан болж байгаа шиг байгаа юм бодвол. Манайхны дунд нэг иймэрхүү юм болдог доо. Нэг өндөр настан аав ээж нь насрангууд ах дүүнэр тангарах тасрах дээрээ тулдаг шүү дээ. Оршуулгын ажлын дараа. Заримдаа бүр оршуулгын дээр нь юмнуудаа булаацлаад эхэлдэг тий. Ажил явдлын дуусаагүй байхад тэрийг хийн авах уу, энийг хийн авах уу гэдээ бодоод хоорондоо хэрүүлээд эхэлдэг. Ийм гэр бүлүүд ч гэсэн олон байдаг. Нэг ийм хэрүүлтэй гэр бүл явж яана л та. Нэг ийм хэрүүлтэй гэр бүлийн дүү тэнд явж яана л та. Тэгээд олон хүн цуглдсан байна, яваад очисон тэнд Есүс номлож байна. За Есүсийн тухай зар бол хав ойроор нэр тархацсан алдартай номлогч, алдартай багш байсан. Тийм учраас энэ Есүсийн үгийг одоо очиж сонсъё гэж бодоод энэ залуу Есүсийн цуглаанд очиж суужээ. За өнөөдөр та бид нар энэ цуглаанд ирээд Христийн тухай сонсож байгаатай адилхан тий. Номлол дуусны дараа цуглаан дуусаад магадгүй Есүс үүдэн дээр зогсоод 9 хүн болгонтой баярлалаа гэхэд гар бариад мэдлээд гаргаж ирсэн. Тэгсэн чинь пастор танаас нэг зөвлөгөө авмаар байна гэж. Багшаа танаас нэг зөвлөгөө авмаар байна. Надад зориулж тусгай цаг гаргаач. За суугаад уулцсан чинь юу гэсэн? Та манай ахад хэлээд өгөөч. Эд хөрөнгөө тэнцүү хуваа гэж. Дүүдэж гисэн тэнцүү хувааж өгөө гэж. Хэлээд өгөөч гэж ингэж хэлсэн юм. Ер нь ойрох дорндын соёлоор бол айлын том хөв эцгийнхаа эд хөрөнгөний бараг 70-80% нь авдаг байсан. 70-80% нь авдаг байсан. Тийм учраас ойрох дорндын ард түмнүүдийн дунд ууган хүү байна гэдэг бол айгүй хувь тавилан. Бүр энийг бүр юу гэж нэрлэдэг вэ гэхээр ууган хүүгийн эрх гэж нэрлэдэг. Тийм учраас та нар санаж байгаа бол хуучин гэрэн дээр Яаков ахийнхаа эрхийг авахын тулд ахтайгаа намилдсан байдаг шүү дээ. Санаж байна уу? Үүсч өглөө наад улаан шүлнөөсөө надад нэг хийгээд өг гэсэн чинь тэгвэл надад уугуугийнхаа эрхийг өг гэдэг дүүн дэгдэгтэй. Тэгэхээр чи тэрийг авах л үз. Би яг одоо надад 5 шүл хэрэгтэй байна гэдэг 5 шүлээр дүүдээ ууган хүүгийн эрхэд бодолдож ирсэн нэг юм түүх хуучин гэрэн дээр гардгүй юу? Тэгэхээр ууган хүүгийн эрх гэдэг бол энэ газрын дундад тэнгисийг тойрсон энэ ойрох дорндын ард түмнүүдийн дунд ерөнхийдөө соёл нь тийм байсан. Тийм болохоор энэ дүүн ирээд асуугаад байна л та. Ахт маань хэлээд өгөөч гэж тэ. Яг тэгэхээр эцгээс үлдэж байгаа эд хөрөнгийн ихэнхийг нь ах авж байгаа. А дүүд бол яг чамгүй юм ирж байгаа. Нэх доошоо ороод ахаргүй. Одоо юу гэдгийг те амьдралд нэг зовоод ахаргүй хэмжээний эд хөрөнгө дүүд бол уул нь ирж байгаа. Их баян ахтай юм шиг байна. Хичнээн ах нь ихэнхийг нь авж байгаа ч гэсэн тэр дүү бол бас нэг тийм зовж амьдраад ахар хэмжээний одоо байдалд ор үлдээгүй. Ер нь бол нэлээд боломж юм. Тэгвэл энэ залуу яаж яах гэхээр шуналтай байгаа байхгүй. Уур нүрээд байгаа байхгүй. Тэгээд одоо багшаараа хэлүүлэх гэж штэ. Заримдаа нэг хүмүүс хурж ирээд пастора манай нөхөртөө нэг хэлээд өгөөч гэх нэг тэгдэг талаас байдгийн. Тэ манай нөхөр одоо ерөөсөө ингэж тахаа та манай нөхөртөө нэг уулзаад өгөөч гэдэг гэсэн хүүхнүүд явж идэгэн заримдаа.
Тэгээ пастор нөхөртэй нь уулзаад чи тэг хэлчихгүй төхөр нь тийм болчих юм байна л та. Айгу гинэн тий. Ахта одоо Есүсээр үг хэлүүлэх гэдэг нь шүү дээ. Одоо өөрийнх нь үгэнд ах нь орохгүй байна. Одоо өөрийн сонсохгүй байна. Тэнгүүд одоо багшаараа мондогдуулж одоо хэлүүлэх гэдэг нь шүү дээ. Тэнгүүд ах нь одоо яана ингээд ичээд зовоод одоо ингээд Есүсийг одоо үг хэлчихгүйт нь ингээд яах юм бэ? Тэгээ Есүс одоо гэр бүлийн маргаан таслагч болох нь шүү дээ одоо энэ чинь. Тэгсэн чи Есүс юу гэсэн? Айлын хаана тэр ахыгаа дуудаад тэр яадаг мо хог өдөх чинь гэж ирээд Есүс тэгсэн үү? Үгүй. Есүс энэ залууд хэлж байгаа. Хүн гоо хин чин намайг танаа гэр бүлийн эд хөрөнгө хуваарлагчаар томилчихдаг билээ. Есүс айгу хэсүү байгаа байхгүй юу? Бас юунд оролцохгүй вэ гэдгийг бас Есүс мэдээд байгаа байхгүй юу? Уул нь энэ залуу ухаантай бол Есүсийн заасан сургаалаас маш олон зүйлийг ойлгож авах боломжтой байсан. Гэтэл тэр бүр болгоныг ойлгосонгүй. Яагаад гэвэл шунлын нүд нь Есүсийн зааж байгаа сургаалыг урдуур нь ингээд халахалцсан учраас Есүс яг юу яриад тэр номлолоос Есүсийн зааж байгаа сургаалаас энэ залуу амьдралынхаа хариултыг бол уул нь бол хангалттай олж авч болох байсан. Гэтэл тэрийг ч авах чадлагүй. Тэгээд бүр Есүсийг ингээд өөрийнхөө хувийн зорилгын төлөө ашиглаж байгаа. Тэнгүүд нь Есүс одоо хариуд юу гэж хэлж байгаа юм гэхээр хүн гоо хин чин намайг та нарын өв одоо юу тийм ээ өв хуваагчаар намайг та томилчихдаг үлээ гэж асууж байгаа. За энэ залуу бол тэр үед бол хэлэх үггүй болсон баг. Тэгээ Есүс цааш нь үргэлжлүүлээд хэлж байна. Хин нэгний ам өмч хөрөнгөнийх нь элбэг дэлбэгээс хамаардаггүй юм а гэж хэлж байгаа. Ядуу хүнч насвар нь баян хүнч насвар. Баян гэд урт наслахгүй. Баян гэд илүү хаз жаргалтай амьдрахгүй. Хин нэгний ам нас тийм ээ. Эд хөрөнгөнийх нь элбэг дэлбэгээс болтгийн биш ээ. Тэгэхээр маш амьдралын маш чухал суур үннийг Есүс энэ дэр хэлж байгаа. Чи ахаасаа их эд хөрөнгө тасдаж аваад ингэчүүл чи тэр хэрээр жаргах чинь гэж чи бодож байна уу? Чи тэр хэрээр урт насч чинь гэж бодож байна. Тэр хэрээрээ чи ингээд бусдаас илүү дээгүүр сайхан амьдрч чинь гэж чи бодож байна уу? Үгүй байхгүй юу гэж хэлж байна л гэсэн үг шүү дээ чи Есүс. Есүс цааш нь үргэлжлүүлээд би та нарт нэгэн сургаалт зөвлөлийг ярих гэж байгаа. Хүмүүсийнхаар бол нэг менежмент сайтай, холын хараатай, стратегч нэг баяны тухай сургаалт зөвлөлийг ярьж байна л да. Нэг баян хүн байжээ. Газар маш их үржил шинтэй. Яа, эцэг их юм боян итгэл тоин бишээ нөгөө юун дээр нөгөө жамц боян тэгдэг үстэй хөргөн хүүг кинон дээр ээж аавын бойноо эдэлж байна. Юу гэдэг юм чи гэдэг шиг те. Анхнаасаа газар нэг юм үржил шинтэй. Израилийн энэ хүмүүсийн эзэмшижсэн энэ юудэчүүдийн эзэмшижсэн газар нутаг гэдэг бол дандаа өвөг дээдсээс нь уламжилж ирсэн газар нутаг байдаг. Яагаад тэгэхээр Мосегийн дараа Йошуагаар удирдуулсан Израильчууд амлагдсан газрыг эзлэн авахд өөрхийн одоо өөрх бүрээр нь тэдэнд газар хуваарлсан байдаг. Энэ газар хуваарлтыг бол яг тэнцүү хийсэн байдаг. Израилийн ард түмэн манай эртний өмнө шүү дээ. Хэдэн мянган жилийн өмнө энийг бол маш тооцоотой хийж чадсан. Агуу ард түмэн байж л дээ. Тийм учраас ерөөсөө ядуунч тэр баянч тэр ухаантайч тэр ухаангүнч тэр нийгмийн одоо нөхцөл байдал ямар байхаасаа шалтгаалаад хүн болгон ижил тэнцүү газартай байсан. Тэгэхээр тэр газар дээр одоо яаж амьдрах нь одоо тэр хүний л одоо сонголттой асуудал. За энэ баян хүнд бол одоо өвөг дээдсээс нь уламжлан ирсэн нэг юм үжил шинтэй газартай. Хөөхөн төрсөн миний бороо яа гихчээр те. Одоо нөгөө анхнаас юм үржил шинтэй газар одоо тэр одоо өвөг дээдсээс нь өгөгдчлээ одоо ялтай байлээ гэж. Одоо бурхны минь ивэл юм да гэж те. За нэг ийм нөхөр газар нь ерөөсөө жил болгон ариун их ургацыг өгдөг ерөөсөө. Тэнгүү сүултээ ургац нь амбар саванда багтахаа байсан. За тэгээд энэ баян бодож байна. Би ингийн 17 дугаар ишлэлээс энэ баян ингэж хэлж байна. Тэр хүн ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг вүлээ гэж эргцүүлээд гэж байна шүү дээ. Чи ухаантай хүн байгаа шүү дээ. Уул эргцүүлээд би ингийн одоо өөртөө дотроо бодож шүү дээ энэ хүн. Дотроо төлөвлөж шүү дээ энэ хүн. Амбаруудаа буулгаад илүү том амбар барь. Тэгэхээр амбаргүй биш амбартаа байгаад байгаа байхгүй юу? Амбаруудаа буулгаад гэж ярьж штэ энэ чинь. Тэгэхээр огт амбаргүй биш, амбартаа байна. Амбар савнд нь үр тариа үржил шимнэ бүр багтгай байж байгаа юм байна. Гэдг нь одоо ойлгомжтой болж штэ.
Тэнгүүд манер бол одоо амар тийм ухаалаг одоо алсаа харсан юм одоо алхам хийж штэ амбар одоо бүгдийг болгоод нийлүүлээд том амбар барь. Том амбараа бариад тэгээ яа гэсэн. Би ингээ амбаруудаа буулгаад илүү том амбарууд барь. Тэндээ би хамаг үр тариа хамаг эд хөрөнгөө хадгална. 19 дэх эшлээс. Тэгээд би өөртөө амь бие минь чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө бай. Өөрийгөө амраа. Эд зугаац гэж хэлэндэ гэсэн гэж хэлж байна. Тэгээ энэ хүн дотроо бодож штэ тий. За ингээд эд хөрөнгөө би бүгдийг амбартаа. Тэгээ одоо би яах юм? Үлдсэн насантай зүгээр санаа гэж тий. Тэгээ юу хий зүгээр суух юм. Эдэн зугаацсан тий одоо. Тэгээд одоо ерөөсөө амьдрал болоод ингээд батлагтай болчихно гэж. Яг л амбарт хамаг юм хатгалцсан. Хамаг эд хөрөнгө хамаг одоо юу гэдэг нь үр тариа тэнд байгаа. Амьдралын баталгаа тэнд байгаа. Тэгвэл одоо би юу санаа зовох юм бэ? Юу санаа зовохгүй. Газрын донд тэнгисээр аялал, одоо крузер аялал, Европоор аялал, тий? Гой зураг авч тавиал, тий? Юу санаа зовхгүй. Тэгэхээр идэл, уугаал, найзуудаа дуудаал, тий? Илдүү шалдуу шоу зохион байгуулаад, үжлэг пати хийгээл, тийм биз дээ. Ингээл байл та одоо. Тэгэл болоо штэ. Ингээл одоо сайхан одоо байл та гэж. Ингэж ботсон дотроо. Одоо бидний нийгмээс авч байгаа юм ийм л юмыг бид заадаг үстэй. Зүгээр сууж яхад мөнгө орч ирдэг болмоор байна гэлтэй. Яавал чи ингээл одоо ингээл тэ ингээл хэвээр богино хугацаанд баяжаал одоо ингээл хэвээр чи энд жаргаал тэнд дансан цэцэн араас чинь юус ингээл мөнгө цутгаал. Чи яавал ийм болохыг хүсэж байна уу? Намайг сонс. Subscribe хийхээ мартаа. Лайк дарахаа мартаа. Байнга л юм. Тэгээд энд бүгд хушуураад юу ч байсан хамаагүй те. Араас нь дагаал. Тэгээ би цуглааныхаа бизнес эрхэлдэг, ялангуяа сүлжээний бизнес эрхэлдэг гэдэг хүмүүс бас би хэлдэг байхгүй. Би нэг юм хэлье. Та нар хөдөлмөр хийгээ баяжиж болно. Энэ бол та нарын сонголт. Үнэхээр баяжиж бол бурхан та нарыг ивэж яана талархъя. Тэгэхдээ хөдөлмөр зүтгэлгүйгээр баяжна гэж бодож байгаа бол уучлаарай. Энэ Библийн зарчим биш шүү. Өнөөдөр нийгэмд ийм юмыг маш их ярьдаг болсон. Энийний араас маш их шуурдаг болсон. Энэ угаасаа эрүүл биш. Тийм учраас бодож үзээрэй, залбирч үзээрэй гэж бас би хэлдэг. Энэ хүн ингэж хэлсэн. За дотроо ингэж бодсон байна л да энэ хүн дотроо ингэж бодоод. Тэгээ амьдрал бол одоо батлагтай болчлаа шүү дээ. Одоо ирээдүйдээ санаа зовлтгүй болчлаа шүү дээ. Тэгсэн чинь бурхан тэр хүнд хэлж яана л да. 20 дугаар ишлэл дээрээс. Харин бурхан түнд мунхага гэж дуудаж байгаад хэлж байна. Хөөе ухаантаа гэж хэлээгүү те. Уул нь ухаантай байх хэрэгтэй энэ хүн чинь. Яг тэгэхээр энэ хүн чинь айгүй стратегч байна. Айгүй холын хараатай байна. Төлөөлж чадчихэв. Урдчилж харж чадчихэв. Эд хөрөнгөө эн чинь том байр савнд хийгээд эн чинь одоо бизнесийн өнцгөөс харуул энэ дэлхийн хүмүүсийн одоо ярьдаг талаас харуул энэ чинь айгүй ухаантай хүн байгаа даахгүй уулна. Гэтэл бурхан энэ хүнийг юу гэж дуудаж байна гэхээр ухаалгаа гэж дуудсан уу? Үгүй. Мунхага гэж дуудаж байна. Яагаад бурхан энэ хүнийг мунхаг гэж дуудах вэ? Нэг юмыг энэ хүн мэдэхгүйсэн. Тэр нь юу вэ? Дараагийн үгэн дээр нь одоо гарна. Цаашаа уншъя. Мунхага яг энэ шүн амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ гэж айлтжээ. Энэ хүн нэг юмыг тооцоог. Энэ бол ухаантай бизнесмен байсан. Гэхдээ нэг юмыг энэ хүн тооцоогүй. Тийм учраас бурхан түүнийг хөөе мунхага гэж дуудаж байгаа. Юу вэ гэвэл энэ хүн өөрийгөө хэд наслахаа шийдэж чадахгүй гэдгийг ойлгоогүй. Энэ хорвоо дээр хэр удаан байх вэ гэдгээ энэ хүн өөрөө тооцож чадаагүй. Угаасаа чадахгүй. Гэхдээ чадахгүй гэдгийг ойлгохгүй байгаа нь энэ хүний бурхны өмнө мунхаг болгочихж байгаа. Ерөөсөө тэр. Энэ хүн дурандаа энэ хорвоо дээр хүн болж мэдлээ дуртай өдрийн хорвоогоос явах юм шиг айшилж байгаа. Хүсвэл 30 жил дахиад амьдрна. 40 жил дахиад амьдрна. Тэрийг өөрөө удирдах чадах юм шиг ярьж байгаа. Тэр хүн бол энэ дэлхийн мэрэгэн ухааны дагуу аюулгүй ухаантай хүн. Аюулгүй амжилттай. Гэхдээ энэ хүн нэг зүйлийг тооцохгүй. Тэр нь юу вэ гэвэл маргааш миний амь ямар байх вэ гэдгээ энэ хүн тооцохгүй. Би өнөөдөр та нараас асууя. Тооцож чадах хүн та нарын дунд байна уу?
өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд ямар олон 30 настангууд нас оров Монголд. Ямар олон 30 нэмхүүд шүн унтж явахдаа зүрхэнд хаагдаад нас оров. Ямар олон 40 гаруй настай эд хийж бүтээх насандаа хүүхдүүд нь ялхнаатан эд ийм хүмүүс шүн унтж явахдаа орондоо маш олон хүмүүс нас оров. Байсагаад Facebook дээр тийм мессеж явдаг гэсэн та нар хараагүй гэж юу? Ахын маань ах, найзын маань дүү өнгөрчлөө. Залуухан хүн байсан юм суулна. Ил хийж бүтээх насан дээрээ байсан. Сайхан залуучуудын зураг тавиад пост тавьсан. Харж исэн баг. Ковидоос болж байгаа тийм. Зарим нь бол бас тэгж дүгндэг. Цусны өтгөрлөлтөөс болж байгаа. Гэдэг ч юм уу. За яг нь юунаас ч болсон бай. Хүн өөрийгөө энэ хорвоо дээр дэлхийн түүхийн аль цаг үед ирээд аль цаг үед энэ хорвоог орхиж явахаа шийдэж чаддаг нэг ч хүн байхгүй. Зарим хүн өөрийгөө их урт наслан гэж бодож байтал богино наслах тохиолдол байдаг. Зарим хүн өөрийгөө их богинохон насландаа гэж бодож байтал айгүй урт наслах тохиолдол байдаг. Миний өвөө надад бол тэгж хэлдэг байсан. Би бол 70 гарахаар хэмжээний хүн бол биш. Миний ээж аав хоёулаа 40 гаруй наснда нас орсон. Би жоохон залуудаа 10 идэх наснда хідэн дүүнэртэйгээ өнчөө оцорч ирсэн гэж өвөө минь ярьдаг байсан. Харин ч би 70 гарчлаа. Би ингэж өөрийгөө удаан амьдрах гэж бодоагүй. Өөрөө шийдээд ингэж амьдарч байгаа гэж юу? Өөрөө шийдээд өөрийгөө дахиад 15 жилээр илүү амьдруулж чадах хүн байна. Өөрөө хүсээд 120 насалж чадах хүн байна. Ингээд бодохоор амьсгал гэдэг бол бурхнаас ирдэг. Ингээд бодохоор хүний энэ хорвоо дээр хэрхэн амьдарч хүний цаг хугацаа ямар байхыг бурхан мэддэг. Энэ хүн энийг л мэдэхгүй байсан. Энэ хүн өөр амьдралын тухай бусад энэ энгийн логик ойлголтуудын талаар энэ бол мастер байсан. Амьдралын мастер байсан энэ хүн бол. Гэхдээ энэ хүн хамгийн чухал суур ойлголт энэ хүн байхгүй байсан. Тэр нь юу байсан гэхээр бурхан хүсвэл хүн хидж насж болдог. Бурхан хүний амийг нэгэх үед хүн тэрийг ингээд өөртөө хадгалж чадахгүйгээр явдаг гэдгийг энэ хүн ойлгоогүй байсан. Ямар хүн мэрэгэн ухаантай хүн байдгүй гэдгийг та мэдэх үү? Бурханд найддаг. Өөрийнхөө амьдралын өдөр хоногуудыг ойлгодог. Юуны төлөө амьдарч байгаа вэ гэдгээ мэддэг. Би магадгүй энэ шин би бурхан руу дуудагтаад явхад, магадгүй би 5 жилийн дараа явхад харамсах юмгүйгээр би амьдарч байгаа бол тэр хүн ухаалаг хүн юм а гэж би хэлэх гээд байгаа. Би биш, энийг Библи хэлж байгаа. Далайн эрэг дээр нэг завтай загсчин хөгшин ганц цуугаад нарлаа сууж ийн гинэ. Тэг нэг амжилттай бизнесмен загсчин өвгөн дээр очиод өвгөнгөө юу хийдэг вэ та гэж асуусан чинь би загс ирдэг. Та яаж ирдэг гэсэн энэ заваар миний зав энэ. Та энийг 3 болгооч гэж ярьсан гинэ. Яах юм гэж илүү их загс болохгүй. Гэхдээ би 3 завин дээр би өөрөө амжихгүй шүү дээ. Хүн хөстэй ажиллахгүй юу? Тэгээ илүү их олохгүй юу? Тэгээ яах юм? Тэгээд өшөө томролтоо гэж. Тэгээд томроод яах юм? Энэ далайн эрэг дээр юм том бомб барил та. Тэгээд энэгээр ингээд загсны аж ахуйг ингээд бүр ингээд томоор нь хийлтэй. Тэгээ яах юм? Тэгээд эцэст нь сайхан ингээд сандал дээр ансаа зугаал, нарлаал ингээд одоо ингээд санаа амар суултаа. Гэжсэн. Тэгсэн чи өвгөн би яг одоо тэгээ сууж шít гэжсэн гэж. Гэхдээ би яг одоо тэгээ сууж шít. Хүн амьдралыг яаж харахаас юм ихэхэн шалтгаал. Та загсчин байгаад олон завтай болоод бүр загсны том үйлдвэрийн эзэн болж болно. Амен. Үнэхээр бурхан таныг тэгж өрөөж байгаа бол амен шүү. Танаар баярлан, бахархан, яг л та олон хүнийг ажлын байртаа болгоно. Амен. Гэхдээ та нэг суур үннийг хизээш мартаж болохгүй. Тэрний юу вэ гэвэл таны ам өөрийн чинь гарт биш гэдгийг битээ мартаа. Тэгээ энэ хүн насаар барахад бурхан асууж яана л да. Эд хөрөнгөчтэй хэн эзэмших болдоо гэж. Нэрэл энэ хорвоо дээр эцэг нь аав нь айгүй амжилттай том компани байгуулад эд хөрөнгөтэй байж байгаа нас орсны дараа юу ч үгүй өөр хүмүүсд нь болж байгаа. Ийм түүх зөндөө. Аавынхаа туслахад бизнесийг алдцсан. Аав нас орлаа. Аавын 3 дүүн хуваагаад авцсан штэ. Надад юу ч үлдээгүй. Би бол хүүхдэн штэ гэд ойлоо явж байгаа хүмүүсийг
харж байна. Манай нөхөр байхад өстой нэрэ бизнесмен өстой цэцэглээд өстой бодоо олгож ирсэн нөхөр нас орсон чинь дүүнэр нь хурж ирээд хамгийн их хөрөнгөний авцсан шүү дээ. Надад юм үлдээгүй. Өстой гомдолтой. Хүүхдэд нь юм үлдээгүй шүү дээ. Чинь ийм түүх зөндөө байгаа. Өнөөдөр бид баян байна гэдэг нь насаараа баян байна гэсэн утгатай биш. Үр хүүхдүүд маань дандаа бас тийм байна гэсэн утгатай биш. Юм ингээд авагдхаа хүрэл авагддаг, өөхдөг хүрэл өөхддөг. Энийг бид ойлгож байгаа шүү дээ. Энэ бол Бурхны гарт байдаг гэдгийг бид ойлгож байгаа шүү дээ. Солонгос улсад 20 жил ажил хийгээд 10 хэдэн жил ажил хийгээд мөнгө хураагаад сайхан амьдрандаага Монголдо эргэж ирээд Порт Ардар бүх мөнгөө эмчилгээндээ зориулаад дуусчих хүмүүс байна. Яг би муу амлаж байгаа юм биш. Гэхдээ энэ бол амьдралын нэг үнэн багхгүй. Амьдралын нэг тал багхгүй юу? Тийм болохоор бид итгэл найдвараа юунд тавих ёстой вэ гэвэл бид эд хөрөнгөндөө биш. Бид итгэл найдвараа Бурханд тавих ёстой. Бид итгэл найдвараа эзэнт бид нар тавих ёстой. Би дөрөв өвгийнхаа тухай хальт ярьсан. Би дахиад өвгийнхаа тухай нэг жоохон ярив. Ер нь өвгийн тухай яриа олно ингээд миний номлол дээр ингээд надаас их гардаг л да. Ер нь тэр хүний миний амьдралд үлдээсэн уулмөр дэндүү гүнзгий учраас би ч өвгийн хүү байлаа. Өвгийн өвөр дээр онсон ганц зээ, анхны ганц зээ хүн. Өвөө согтохоор сэтгэлийн үгээ хэлдэг байсан. Өвөө нь хүүгийнхаа хүүг үзчихэд үхэх юмсан гээл яриад уйлдаг байж билээ. Би тэрийг сандгийн. Тэгээ өвөө минь нас орохтой юу гэж тэгээд согтоод яхаараа сэтгэлийн үг нь гардаг л та. Тэгээ хэлдэг байсан. Өвөөгийн нас ороход энэ бүх юм чинийх шүү гэж дандаа хэлдэг байсан. Өвөө минь нэг л өдөр явсан да. Хорвоогийн хатуу үнэн 1994 онд намайг 17 настай 18 нас хараахан хүрээгүй байхад өвөө минь энэ хорвоог орхиод явсан. Надад хэлдэг байсан бүхэн надад үлдээгүй. Өвөө битэр чи байртай байлаа. Манай өвөө чи 1922 онд хүрээнд төрсөн. Өвөөгийн минь өвөө болол Богд хаанд Монгол улсад гавьяа байгуулсан. Богд хааны одоо нягтлангийг хийдэг байсан. Богд хааны ордны одоо сан хөмөргийг нь хариуцаж Богд хааныг мөнгө их үржин чигээд загнадаг байсан. Даргангийн Максарчув бэс гэж хүн байлаа. Маа бэс гэж ярьдаг. Хончин гарын тэргүүн. Хааны 5 ошуу малын одоо хондийг нь бол хариуцж байсан. Тэгээ доороо олон хончин ажилладаг. Тэгээ бэс цолтой юм байсан. Тэгэхээр мэдээж тэр хүнээс одоо ингээд өвөд маань ямар их юм ер нь хуучны эд хэрэглэлгээд одоо ямар их олон зүйл ер нь үлдчих хоцорсон бай гэж. Даргангыг Богд хаанд Монгол улсад нэгтгэхэд гавьяа байгуулсан хүн өвөөгийн маань өвөө. Яагаад гэвэл Хятадуудтай тухайн үед Монгол улс Хятадын засгийн газартаа Шинжааныг авах уу, Даргангийг авах уу гэж ярьсан байхгүй юу? Яг бол Шинжаан ч гэсэн манай ойрдын нутаг байхгүй юу? Уул нь бол манай ойрд монголчуудын нутаг. Тэгээ ер нь өвөр Монголоо ч гэсэн бид нар нэгтгэхэд өвөр Монгол халах хоёр ингээд нэгдсэн нэг улс болёо гэж тэр үед ярьж ирсэн. За бурайд одоо дүүрч бурайдыг Оросууд авцсан шүү дээ. Тувааг Оросууд авцсан. Оросуудтай одоо юу яриад яах вэ? Юм яриад яах вэ? Яг бол Оросууд бид нар тусалж байгаа учраас Оросуудын эсрэг юм яриад яах вэ одоо? Яшиг боли дууга өнгөрөөд ядаж өвөр Монголтойгоо бид нар нэгдээд ингээд нэг том Монгол ус баяа. Пан Монголизм гэж ярьж байгаа шүү дээ. Нэгдсэн нэг Монголын үзэл бодол гэж. Тэр үед Шинжааныг авмаар өвөр Монголтойгоо ч гэсэн нийлмээр байна. Зүүн талдуугаа баргуудтайгаа ч гэсэн нийлмээр байна. Тэгээ тэгж чадаагүй. Манай удирдагчдын хүснэр болоогүй. Яг л дэлхийн том геополитикчдийн нүүдлийн шатарт манай Монгол тэгжил орсон. Бид нар тийм өндөр эрх мэдэлтэй мөнгөтэй баян хүчрэг ус байж тухайн үед байж чадаагүй учраас дэлхийн геополитикийн тоглолтод бид нар орж чадаагүй. Зүгээр л хашгирахаас цаашгүй байсан. Тэгээ Шинжааныг ч гэсэн бид нар авмаар байсан. Шинжааныг авч чадаагүй. Тэгээ Хятадын засгийн газарт юу гэж ярьсан бэ гэхээр Шинжааныг аавна гэвэл Даргангийг өг гэж ярьж байгаа. Даргангийг аавна гэвэл Шинжааныг үлдээ гэж ярьж байгаа. Яг нь Шинжааныг бүхлэр нь биш л бахал та хэсгийг нь баг. Тэгээ Даргангийг авч үлдчихсэн. Дарганг бол одоогийн Монгол улсын Сүхбаатар аймгийн зүүн урд талын 2-3 сумаг. Дарганг бол сүүлд үүссэн шинэ овог аймаг багхгүй. Дарганг чинь халахуудаас, цахруудаас, ойрдуудаас бүрэлдсэн шинэ угсаа шүү дээ. Шинэ угсаа. Яг л Манжин хааны үед ойрд, халах, цахар гурыг нийлүүлээд Даргангийн нутагт суулгаад Манжин хаан өөрийнхөө сүргийг маллуулдаг гэсэн багхгүй.
Тэгээ энэ халах цахар ойрд горын дундаас даргаан гэдэг үндэстэн одоо үндэстэн биш юм а ястан одоо хожим бол төрөн гарсан байна. Тэгээд даргааныг авч үлдсэн. Шинжааныг алдчихсан байхгүй. Одон судраа ярих юм бол уул нь том хүний хүүхдэлтэй манай өвөө чинь том хүний бас зээ хүүнэлтэй том охиноос нь төрсэн хүүн байхгүй юу? Магсарж байсан том охин цэрэнгээс нь төрсэн. Би өвөөгийнхэн бас зээ хүүн. Агуу өвөтэй хүмүүс юм аа. Өвөө 1994 оны өвөл 1 сард нас орсон. Өвгөөс минь надад юу үлдэж огцсон. Өвөгийн дүүн үеэл дүүн өвөгийн үеэл дүүн Финляндд улс төрийн айлчлаар явж байхдаа төв хорооны гишүүдийн нэг байсан. Финляндын хаанаас бэлгэлсэн нэг юм хутга байдгийн. Тэрийг өвөөд Финляндаас эргэж ирээд өвөөд минь бэлгэлжсэн. Тэр хутгал өвөөгөр минь дамжиж надад ирсэндээ бусд нь бүгд баахгүй болоод дууссан да. Би бурханд гомдолж исэн байхгүй. Бурхан минь би өвөөгийн хайртай хүү биш үү? Өвөөгөөс надад юу үлдвэ гэж. Юу ч үлдсэнгүй, байрч үлдсэнгүй надад. Нэг үгээр хэлбэл би өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гараар босгож байгаа байхгүй юу? Хоосон дээрээс босгож байгаа байхгүй юу? Би босгоод арч байх хэрэгтэй. Нэг өдөр шөнөгүй ажил хийгээл, өдөр шөнөгүй мөнгө хураагаал, учиргүй ингээл юм юмтаа болсон хүн бол би биш. Тэгээ би хийдэг юмаа хийгээл явсан хүн. Тэгээ би залбирсан байхгүй юу? Бурхан надад ингэж хариулсан. Хүү минь ээ. Чи миний хүү биш үү? Хорвоогийн эд хөрөнгө гэдэг бол ийм л баталгаагүй байдаг. Харин би чамд бүхнийг өгсөн юм аа. Ширэн дээрээс бүгдийг хамж унгаагаад шинээр би чиний амьдралд чамд хэрэгцээтэй бүхнийг энэ 30 жилийн хугацаанд би чамд өгсөн биш үү гэж Бурхан надаас асуухад надад хэрэг байхгүй. Би юунд итгэсэн бэ гэхээр хүний амьдрал гэдэг бол банкнд мөнгөн дээр тогтдог юм биш юм байна. Хүний амьдрал гэдэг бол Бурханы гарт байдаг юм байна. Хүний амьдралын сайн сайхан гэдэг бол миний амбарын том баг хэмжээнд байдаггүй юм байна. Хүний амьдралын сайн сайхан гэдэг бол хүн Бурханд итгэж найдаж зөв хандлагатай, зөв бодолтой, бусдтай зөв харилцаж амьдралын зөв зорилготой явхад хүний амьдралыг Бурхан ивэдэг юм байна гэдгийг би эндээс сурсан. Тэрнээс миний дансанд хэд байна? Надад тэрийг өглөө, энийг өгсөнгүү, тэрийг өстө дүүд өгсөн байх юм. Надад өгөөг байхдаа яадгийн гэдэг ийм хэрүүлээс болж би сайхан амьдрал юм биш юм байна. Инглигээд би хожд юм биш юм байна. Бурхан надад өгөх үед, Бурхан намайг ивэх үед бид сайн сайхан амьдрал юм байна гэдгийг олж мэдсэн. Бүлгөө. Итгэл найдвараа эзэн тавиараа. Түүний үгэнд та найдаарай. Тэр үед Бурхан таныг юутаач байсан, юугүйч байсан. Бурхан таныг ивэхээ өрөөл. Хов хоосноос ч гэсэн таныг юм та болгож чаддаг. Бурхан хүсвэл ямар ч баян хүний амьдрал хог шиг нурч чаддаг байсан. Нурж бас болдог. Тийм болохоор эд хөрөнгөнд дансандаа байгаа мөнгөнд өөрийн эр барьж чадaltaа бити найд. Эний чинь Бурхан өгсөн. Бурхандаа таларх. Тэгэд миний амьдралын он жилүүд эзний гарт байгаа гэдэгт итэг. 50 руу төгсөж байна. За ер нь бараг л 50 хүрч байна дөө миний нас. Сайхан л 20 эдтэй гүйж явсан. Цаг хугацаа гэдэг яасан ч хурдан. Одоо дахиад нэг надад нэг 30 жил байгаа болов уу гэж би найдаж байна. Нэг 80 хүрчих болов уу гэж бас бодож байна. Гэхдээ мэдэхгүй шүү дээ. Энийг би мэдэхгүй. Бурхан зөвшөөрвөл би урт насалж удаан жарах. Бурхан зөвшөөрвөл би хүүхдүүдийнхээ сайн сайхныг харж би үр ачраа харах болно. Бурхан зөвшөөрвөл амьдрал маань яаж цэцэглэж ямар сайн байхыг би олж харах болно. Тийм учраас би эзэнд итгэдэг. Хэрвээ би урт наслахгүйгээр эзэн намайг магадгүй ийм одоо дунд хэргийн насанд маань ч юм уу эсвэл залуу насанд маань эзэн намайг авчих юм бол надад харамсах юм байгаа юу гэж би бас боддог. Байхгүй. Би богинохон амьдрснаас олж гомдох амьдралаар би амьдраагүй. Хүний амьдрал урт богиндооч байдаггүй. Хүний амьдрал агуулгандаа байдаг. Богино наслаад агуулга сайтай амьдрсан хүмүүс байна. Урт наслаад ярих юмгүй амьдрсан хүмүүс бас байна. Ярьж сургах юмгүй амьдрсан хүмүүс байна.
урт наслнаас цаашгүй. Бидний амьдрал Бурхны гарт байдаг юм аа. Уул нь ухаалаг баян босов. Энэ асуултаар би өнөөдрийн номлолоо дуусгамаар байна. Энэ асуултыг та бас өөрөөсөө асууж үзээрэй. Бурхан танд аврал нэгүсэл ивэлээ өгөхийн тулд өөрийн цорын ганц хүү Есүс Христийг илгээсэн. Есүс бол загалмай цовдлогт насрахтаа бидний амьдралдаа хийсэн бүхий л нүглийг маань өршөөж уучлсан. Есүс Христээр дамжуулан бид Бурханд итгэл найдраа тавьж Бурханы нэгүсэл ба ерөөл ивэлийг хүртдэг юм аа. Есүс итгээрэй. Амен. Цуглаанд дахин яваарай. Эзний үгээс суралцаж амьдралын мэрэгэн ухаан дотор өсөж өндөгөөрэй. Амен. Тэгээд бүхий сайн сайхан ерөөл ивэл нь таних байх болтугай. Амен. Хамтдаа залбирцгаая. Далин багийг өрч. Бидний амьдралын он жилүүдийг ихийн хөвлөй зүрхэн цохилох цагаас эхлүүлээд энэ хорвоог орхин одох өдөр хүртэл ивэж өрөөсөн Бурхан аав тандаа баярлалаа. Таны үгэнд талархъя. Эзэн минь таны үг биднийг мэрэгэн ухаантай болгодог. Таны үг бидний хэрсүү болгодог. Таны үг бидэнд ухаарал, амьдралыг ойлгох, үнэн зөв ойлголтыг өгдөг. Өнөөдөр энд хорон цугласан бүхий л итгэжтэй маань та ивээгээрэй. Анх удаа ирсэн хүмүүсийг та ивээгээрэй. Тэдэнд минь та итгэлийг өгөөрэй, амар тайвныг өгөөрэй. Хүч, хайр, ивэлээ бэлхаагаарай. Есүс та бидэнд амьдралын үнцэнтэй сургаалыг заасан баярлалаа. Амьдралын олон зүйлд бид сэтгэл дондор байдаг. Заримдаа яг энэ өнөөдрийн энэ сургаал дээр гарсан залуу шиг эд хөрөнгнөөс болж бид сэтгэлээр унж бусдаа муудалцаж, бусдаа харилцаагаа тасдаж, гомдож, гунирхч бид амьдардаг. Бид хэн нэгэнд гомдож, хэн нэгэнтэй эд хөрөнгөний хэрүүл хийж биш. Харин танд үйлчилж, танаас өөгцсөн бүхий л зүйлдээ талархаж, алдрыг өргөн амьдрахыг хүсэж байна. Эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Аамен.